Энэ хот зарга мэрдад ингээд 84 оны хамгийн төссөн хүмүүс байхгүй юу? Тэр үед чинь залууч байлаа. Нэлээд бүрхэж чимхдэг. Нөхөс өшгөлдөг. Юу. Мега гэхгүй тавны байраа манай одоо том дагалцсан явж штэ. Тавны байраа гүйж явж байгаа миний өдөр гიშгчлээ. Тэгэхээр багшаа гид хууч өдлөөд өчгөлцсөн. Тэгсэн чи юу вэ багшаа? Та чи намайг зонтчих. За чиста жинхэнэ миний зодтол чимхөөжсэн хүмүүстэй багшныг уулзах гэсэн та нарыг гэж ярьжсэн одоо чимхөө уулзчих. Жинхэнэ зодтол бүхэмээс энэ гэдэгтэйгээ уулз миний анхны шавнар байгаа. Ингээд миний хоёрын шавнар эндээ ингээд 77 Эдмонтрагийн шавнар миний хамгийн ойлгомжтой дотн байсан гарын шавнар гэсэн туйлыг баярлаа. Бараг нулимс гарах гэж байна би. Ямар их гоё та нарын дөрөвдөн шүү дээ. Та нарт наваа багшуулсан. Сайхан сэтгэлээ сайхан зөвлөж өгсөн байна. Би тэг яг хэдүүнээс багшуулсан дээр гэж сайн шүү дээ. Би хөдөө 1974 онд багшин дээр төгсөөд залуухан багш заавал хөдөө ажиллах ёстой. Одоо миний манай байгаль өгж гарчаад байсан. Гадаа машин шидсэн заавал хөдөө авчих ёстой. Тэгээ би хөдөө авчихсан. Тэгээд Тэнтэй аймгийн төвийн 8 жил багшаар очихгүй. Тэгсэн чинь би юу яасан шүү дээ. Бас үг гэж хөвгт одоо яг санагдаж байна би. Өглөө ингэж хичээлээд орж ирэхдээ ойлоо дараатай л. Би дөрөвдүгээр ангиас дөрөөс надаас. Тэгсэн чинь яасан гэсэн чинь миний дүүнээс орцсон багш чөлөө өгчихгүй. Тэгэхээр одоо би энэ чинь Канадад нэг 10 төгрөг явж байна. 10 төгрөгөө бариад. Тэгээд захирал дээр ороод нэг хүмүүс чинь чөлөө аваад нэг ч морир идэгээс баггүй. Өдөр бүр морьтой ирдэг. Тэгээ очив. Тэрчээр ажилласан чинь тэр өдөртөө өдөөс хойш захирал дууддаг шүү дээ наа. Цааш нөгөө захирал дээр дууддаг гэж үзээгүй юм чи бүр айхал яасан бэ гэж манай нэмгийн нөгөө бац өвч нөшөө гэдэг хүүхдээ зөв хаалтар болсон хэрлэн голын хөвөн дээр зодтолцсон зураг гэж алдаг шүү дээ. Гулган зураг зодтолдог. Тэр дээр нөгөө ахлангийн хүүхдээ багшаасаа мөнгө аваад иржлээ намаа урцсан байхгүй юу. Тэгсчил би энэ рүү чи болоо миний багшуулах гэж хэвээр ийм жоон дөрөвдүгээр ангийн хүүхдэд дуудаж байгаа юм. Миний багшуулах гэж юу уурдаа гэж одоо гачих гомддаг юм аа гэж. Тэгээ мэйжсэн чинь одоо нэг багш чинь намайг уураад явдаг юм байна. Би яаж хийсэн багшуултаа би бодоод яваад байсан. Тэгсэн сүүлд нэг 11 жил сайн гэж хөвдөөсөн шүү дээ. Санжин одоо тэр жил сайн тайгад хичээл орж ирсэн чинь улс төрийн тавчаанаас хүн ирж хичээл суулаа. Тэгэхэд миний сэдв бас сэдв материализм ба идеализм гэдэг сэдвээс багхгүй. Тэгээ нэг ирсэн хүний чинь бүр амар дайдаж шивж хийсэн гэж энэ хүн улс төрийн тавчаанаас ирж сууж байгаа юм шүү. Айтаа байгаараа гэж хэлж явсан. Би бүр айгаа хөдөлж чадахгүй. Тэгээ яжсэн чинь ингээд хичээл орж ирсэн чинь эрдэн сайдын хажууд очиж суудсан. Улаан том гэдэг юм байсан бүр яг санаж. За тэгээ яантал гэж бодчих. Тэгсэн чинь юм хэлгээд ингээд яа ингээд одоо сандраад байсан. За тэгжсэн чи эрдэн сайхан одоо хажууд нь сууж байгаа чинь энэ өстэй юу болохоор хашгирдаг гэсэн чинь эрдэн сайхан гинт хичээлдэг ашигладаг. Хичээлдэг мууш гэсэн үгтэй гинт ашигладаг. Одоо яантаа гэж хэлжсэн чинь нэг битсэн шивж алгуулсан. За одоо гараа явсан юм бол яасан юм бол би яахгүй. Тэгсэн чинь яг миний уртлын ширээ сууцсан баттгал хийсэн чинь ашаа би хэлж чадахгүй гараа өрсөн чинь нөгөө би нэг айгаад яваад ирсэн сэтгэлч зүр гинт ингээд алгуулсан шүү дээ. Үнэхээр хүүхэд гэдэг чинь ийм сайхан цайлхан амьд штэ. Би ямар амар гэж бодож явж байсан юм бол тэгэл тэрнээс хойш миний бүх бие тавираа. Тэрээс за би одоо л багш болж байгаа юм байна да гэж ингэж бодож ирсэн шүү. Тэгэхээр гоё болсон зүйл бас нэг бактери маньгаа гэрчүү. Бас миний гарын шав гарашуу. Аштай их тус болдог. Одоо ч байн тусдан дээр энэ хэд маань очоод өвс хадаад өгч байгаа шүү дээ. Бактери нэг маньгийн байж ихсаад болохгүй юу? Тэгсэн чинь бактерийг яаж туг болгосон эдгээр доороос яаж ингэж өргөө. Тэгсэн чинь дандаа нэг 2 3 хүүхдүүд 3 сургуулийн дандаа төвийн сургуулиуд ингэж чинь бактери яаж игээ туг болгоод ийш өргөцсөн. Тэгсэн чинь доороос нь юу хийсэн гэж тамны намайг хараарай би Монголын хамгийн сайхан салбар шиг болсон ашиг. Бактери хийх үг алдахгүй багшаа намайг аваач.
Амшаа намайг аваач би яах вэ? Тэ чи бөөнөр ярьж тэгээд тог болгоод өгсөн. Нөгөө тийм үнэхээр санаа зовоод гараа сарвалцууд байдаг. Хийж байгаа хоёр яг дараа хичнээн өвчтэй болжсэн багшаа чинь одоо багшаа болжсэн хүмүүстэй баярлалаа. Ингээд намайг баян дэмжиж ирсэн амраатай анги болноотой болон за тэгээд манай Батнтай ангийнхан бүр бид багаас нарсан баг тэр хэдүүлээс баян хөдөлж өргөж баян тушаага тайж хийж явсан Солонгоо болроо Батнэга аяж авсан тийм. За түрүүнийхээ нэг гавьтан хайлхан авсан юм шиг маска харши маска гэсэн байна. Харши маска бас ханиу. Миний ээж маскагийн ээж хоёр зөрчмаа гэж хэлчихсэн. Манай хоёр ээж цуг хамт ажилладаг байсан шүү дээ. Тэгээд бидний ээж манай ээж хоёр чих найз. Тэгээд бүх юм хаваацж хоорондоо ярьдаг, бүрдэг ийм юм байлаа. Тэгжсэн чинь би маскагийн ангийг авсан чинь энэ зөрчмааш надад за миний хөвч юмстаа яаж вэ? Энд чинь төлөв зөөлөх амтын шүү гэ. Мэдээ төлөв зөөлөх юм байсан. Тамаа маска чинь ингээд улсын ханаа төрийн авсан. Мандус ийм сайн болж үзсэн. Та нартай баярлалаа. Ийм сайн хөнөөлсөн шүү. За ингээд Батнтай ангийнхан энэ намайг баян дэмжиж өгдөг. Одоо яг би чи эдгээр үед эдгээр борс явуулсан байгаа шүү дээ. Намайг зодно гэж ярьж дөөдөрчгүй. Чимхэн гэж зөөдөрчгүй эдгээр чинь. Чаддгүй шүү. Ерөөсөө зоддоггүй. Сони яа. Амраа сайн ч үгүйсэн. Амраа дохны өдөр сайн чимхүүл амраа бас өшгөлж ирсэн юм дээ. Эдгээр чинь залуу юм. Амраад нус нөлөмсөндөө 30. Намааг бол илүү их аа. Та намайг арай илүү их зөвшөөрдөг гэсэн үг юу? Сүүлийн шатны янтагтай ангийнхан байгаа. Сонгоны анги төгссөн. Одоо ихэнх сонгоод Батнтай ангийнхан ч тэр янтагтай ангийнхан ч байгаа эдээсээ сонгоод нийгмийн сонгоод төгсгöd багш сүүлийн үед дандаа сонгон бүгд төгсгöd байсан. Тэр шалгал нэрсэн байна. Одоо өөр бодлоо нэрсэн байгаа бүгдээрээ байгаа. Одоо зарим магтаад биш үү? Та нарын бас нэгээрээ сайн хэлээ. Багшгүй байлбай. Айн батхан сайн болж штэ. Тэгээ сүйдээ бид чинь хараад энийгээ сууждаг усан багтаа тийм талбай гэрэлтэй. Тэгээд баг тэр багийн нэг чинь яг тэгээд баг энийг за гэж сууждаг гэсэн. Эхний хүн бол наа тэгж маш авсан байхгүй. За баярлалаа. За.